Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Цэнд Авын шоутай Чад Цогцлмаа гэдэг би Ууранга аймгийн Нарийнтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 ангид суралцдаг. Хүн ба байгальд бидний харилцаа хэрхэн өөрчлөгдөж байна вэ сэдвээр хэлэлцье. Хүн ба байгальд бидний харилцаа жил ирэх тусам хэцүү асуудлуудыг ар араас нь дагуулж байна. Байгалийн үзэгдэх орчин буюу харагдах байдал. Үүнд хүмүүн төрөлхтний хайхрамжгүй үйлдэл болоод байгаль их өөрийн гамшигт үзэгдлээс болж ихээхэн хохирол амсдаг. Хүмүүс болоод байгалыг хоёр хувилбар болгоод ярилцгаая. Хувилбар 1 буюу хүмүүс. Байгаль орчны бохирдол. Хогоо хайлтгалгаа хийснээс болоод байгаль орчин бохирдож байна. 2. Ой модыг сүйтгэх. Ургаж буй нялх модыг үнцээр нь дахин ургахгүй болгож түлээний модонд ашигладаг. 3. Байгалийн баялагийг ямар зөвшөөрлгүй хайр гамгүйгээр ашиглах. Ямар зөвшөөрлгүйгээр газрын хөрсийг сэндийчж ухаж тэгээд уурхай байгуулах, алт олборлох. 4. Эл задгай гал гаргах. Хорд хундас баг цөлжилт ихтэй газар гал гаргаснаас болоод байгаль их болоод хүмүүс эд хөрөнгөөрөө хохирч байна. Хувилбар 2 буюу байгаль. Байгалийн үзэгдэл буюу аянга, цахилгаан, аадар, бороо, хүчтэй салхи, засан шуурга гэх үер усны аюул гэх мэт асуудлаас болоод байгаль их өөрөө илүү их хохирол амсаад байна. Америкийн нэгдсэн улс 1970 оны 4 сарын 22-нд анх удаа байгаль орчны өдрийг тэмдэглэснээс хойш хүмүүсийн маш анхаарлын төвд өртөөд байгаа. Бусдад жоохон ч ихсэн байгаль орчноо хамгаалах арга суралцж чадсан. Байгаль орчин үүнд газар, ус, амьтан ургамалгүйгээр хүн төрөлхтний амьдрал үгүй. Хүн амьдрахын тулд хоол хүнс, агаар ус шаардлагатай байдаг тул иймээс байгалаа хайрлан хамгаалах нь ухамсартай, хариуцлагатай амьдралыг бий болгож чаддаг. Баярлалаа.